Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Ингээд C1 телевиз бизнес радио 98.9 стартап Монголын хамтарч хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн маань дараачийн дугаар маш их сонирхолтой газраас тэгээ олон удаан хөөцөлдөж авах гад хайж байгаад авсан нэг зочинтойгоо энэ ч ирээд байна. Өнөөдөр IT паркийн инкубаторын өрөөнөөс ингээд баригдаж байна. Тэгээд Чагдагийн Бат цэцэг. Сайн байна. Сайн байна. За, Бат цэцэг түрүү энэ ч манай үйл ажиллагаан дээр ментор хийх гэж байж хахад нь бариад авчлаа тийм үү? Харин тий одоо самсруу явж чад яасан энэ ирэхэд айгүй тийм дээр үеийн дурсамжууд орж ирж байна. Ич одоо миний баг нэг гэрээс ялгаагүй сайхан тогтсон сэтгэл төрүүлдэг тий төгссөн сургууль төрж өссөн юу гэдэг Улаанбаатар шиг гэдэг юм уу тий тийм сайхан газар шүү дээ энэ үйл ажиллагаа чи өөрөө тийм болохоор орж ирэхэд бол үнэхээр гоё сэтгэл төрж байна. Тэгэхээр хүмүүс гайхаж байна одоо Бат цэцэг гэж юм бэ? Ягаад энэ үйл ажиллагаа гэж бас юуны тухай яриад байгаа юм. Энэс яг энэ чи өнөөдөр ингээд эргээд бүгдээр харах юм бол яг одоо бидний Startup Weekend Mongolia гэдэг үйл ажиллагааны арга үйл ажиллагаа явагдаж байна. Эдрийн хувьд ч адилхан, миний хувьд ч адилхан, Бат цэцгийн хувьд энэ ч ментор хийгээд энэ хойноогоо залуучууд маань өнөөдөр 54 цагийн дотор бизнес хийхэд ямар их ажил ордыг хийж үцэх гээд ирсэн байгаамаа. Тэгээ Бат цэцэг гэж юм бэ гэхээр манай 3 дахь лөө 4 дахь үйл ажиллагаанд хэдэн онд? 2012 он. 2012 онд 4 дахь үйл ажиллагаанд ирээд оролцоод тэгээд төрүүлсэн тийм ээ. Төрүүлээд ямар төсөл танилцуулдаг тэрийг бизнес болох гэж 54 цаг ажилласан. Тэгээд төрүүлсэн. Танилцуулаач өөрийнхөө төслийг. Тэгээ юу вэ? За тэгээ 2012 оны ер нь бол анх стартап weekend эхлэхээс хойш ментороор тийм ээ туслаад үйл ажиллагаанд хамт зохион байгуулсан явж исэн. Тэгээ 2012 оны 5 сард менторууд өөрсдөө стартап weekend-д орж болох уу гэж болно гэд тэгээд төслөө танилцуулсан. Тэр нь болохоор миний 7-8 оноос эхлээд бодож явж исэн одоо санаа байсан. Тэгээд тэр нь стил имижийн зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн одоо консалтингийн үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх энэ тэр дундаа одоо энгийн ард иргэдэд энэ үйлчилгээг хүргэх гэсэн тийм зорилготой төсөл байсан. Манай Бат цэцгийн бизнес их сонирхолтой бизнес байна. Түрүүн бид хоёр их ярьж суулаа л да. Энэ бизнес одоо юу хийд юм бэ, яад юм. Би бол ямар ч ойлголтгүй байсан. Тэгэхээр ерөнхий ойлголтыг өгч дахиад яг юу хийд юм бэ? Тэгэд яаж энэ бизнесийн санаа төрснийг эхлээд яриу зүгээр ах гэж бодож байна л та. Тэгээ 2007-оос 2009 оны хооронд Гэлба эмэгтэйчүүдийн сэтгүүлийн газар би маркетинг тиймээ сэтгүүлчээр ажиллаж байсан. За тэр үед болохоор одоо нөгөө одууд гэдэг юм уу те олонний танил хүндтэй хүмүүс ирж тэндээс мейкапын нүр бодлын мэргэжлийн үйлчилгээ, стилингийн үйлчилгээ те зураг авалтуудад одоо юу гин зурагчны хажуудад давхар одоо фото стилистүүд давхар ажиллаад одоо модельууд дэр нь ажилладаг те тийм орчинд би бол орсон. За тэгээд энийг ерөнхийдөө тэр үед өгчсэн хүмүүс бол дандаа одоо юу гэдэг дууч жүжигчтэй те олонний танил хүндтэй хүмүүсээс. Тэгэхээр энэ үйлчлэгээнүүдийг яагаад энгийн ард иргэдэд хүргүүлэхгүй мэ гэдэг санаа тэр үедээ төрөөд тэгээд Гэлбас сэтгүүлийн газар хамт ажиллаж исэн одоо стилист найз охинтойгоо нийлээд 2012 онд энийг одоо стартап weekend үйл ажиллагаан дээр питч хийсэн. Питч мэн амжилттай болоод манай багт одоо маш чадвартай сайн хүмүүс цугларсан. Тэгээ бид нар 54 цагийн дотор бизнес төлөвлөгөөгөө амжилттай бичээд анхан шатны бүх одоо үйлчлүүлэгч нарээ одоо бүр аваад гэсэн үгтэй захиалга аваад анхан шатны захиалга аваад бид нартай хамтарч ажиллах сонирхолтой 54 байгууллагатай холбогдохтойгоод тэгээд байгууллагатай яг тэр нэг өдөр ерөөсөө 54 цагийн дотор яасан гэсэн үгтэй. Ойролцоогоор бол ер нь бид нар 100 гаруй хүнтэй холбогдсон тэр үедээ. Тэндээсээ 54 нь бидний үйлчлэгийг сонирхож байна одоо хамтарч ажиллах бэлэн байна гэсэн одоо мэдээлэл өгсөн. За байж байгаа. Үргэлжлүүлж ярихын өмнө сая нэг нэр томьёо гараад өнгөрчих шиг бодлоо. Тэгээ энэ нэр томьёог ялангуяа манай үйл ажиллагаан дээр байнга ашигладаг нэр томьёогоо pitching хийсэн гэдэг. Pitch гэдэгсэн. Юу гэсэн үг вэ тэр маань? Тэр нь болохоор үйл ажиллагаа Startup Weekend Mongolia үйл ажиллагаа эхлэхэд тийм ээ одоо ирсэн хүн болгон өөрсдийнхөө бизнес санааг 1 минутанд буюу 60 секундэд багтааж танилцуулаад хэрвээ дэмжигдэх юм бол 54 цагийн дотор одоо бизнес төслөө бичгээр ажиллаа эхэлдэг. Баггүй. Тэгэхээр тэр гэдэг маань биднээс болохоор ингэж орчуулдаг найрах гэж орчуулдаг. Найрах, панаалт юм уу? Панаалт найр. Pitching буюу найр. Хэрвээ одоо нэг баян хүнтэй ч юм уу нэг хүнтэй таарад өнөөдөр бизнесийн санаагаа тэр хүнд зарах гэж орлоо хөрөнгө оруулалт авах гэж явал тэрийг англиар pitching гэж байна. За нэг юм яа ингээд нэгтгэн гарч ирж байна. Санаагаа бусдад асар богино хугацаанд танилцуулах тийм ээ. Pitch гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгэхээр өөрөө чинь санаа бол Startup Mongolia дээр pitch хийгдээд нэгдүгээр байранд ороод тэр ирчээрээ компани байгуулад багаа бүрдүүлээд явсан. Тийм. Ингээд өдийг хүртэл 2 жил ажиллаж байгаа тийм. Тийм. Тэр яг stylist одоо хувийн стилийн, имиж стилийн зөвлөгөө өгдөг компани байгаа тийм. Тийм. Тэгэхээр ер нь гол үйлчлүүлэгч нар хэн байна өнөөдөр? За одоогоор бол ерөнхийдөө байгууллагууд нэлээд үйлчлүүлж байгаа манайхаар. Тэр нь
Одоо шинэ бизнестэй болоод мөнгөтэй болцсон хойно бол тэгж хэлэх албагүй. Тухайн хүний бизнес амжилтанд хүрсэн ч хүрээгүй ч тэр замд нэгэнт орсон л бол анх юм гэж. Одоо албан байгууллагуудад зориулсан зөвлөх үйлчлэг гэж байгаа шүү дээ тий. Тэр дотроо одоо худалдагч нар тийм үү хувцсны худалдагч нар тий хувцсны дэлгүүрийн бэлэн хувцсны дэлгүүрийн худалдагч нарт зориулсан одоо үйлчлүүлэгчдэд яаж хэрхэн зөв зөвлөгөө өгөх үү яаж зөв хувцас санал болгох уу яаж худалдаа хийх үү гэдэг чиглэлээр сургалт явуулдаг. Бас үйлчлэгээний байгууллагууд одоо юу гэдгийг олон үйлчлүүлэгчтэй харьцдаг үйлчлэгээний ажилтнуудад зориулсан тэр хүмүүсийн гадаад үзэмж гоо зүйн стандарт ямар байх ёстой юм хувцлалт дөрөнд хувцсыг яаж хэрэглэх ёстой юм дөрөнд хувцсан дээр бие яаж авч явах уу нүрээ яаж бодох уу те ингээ бизнес рекламад байдаг. Тэгэхээр буцаад жоохон буцааж татах хэрэгтэй гэж байна. Батцгээс би асуумаар байна. Энэ үйл ажиллагаа нь яхахгүй тийм нэг туршилтын зорилгын үйл ажиллагаа шүү дээ тийм ээ. Гэхдээ тэрнээс та хэд болохоор бүр яхахгүй бизнесийг за эхлээд хамтан үүсгэн байгуулагч олсон 48 цаг дотор нэгснэ багтааж тийм үү. Тэгээд бизнесээ 48 цаг дотор эхлүүлсэн. Ер нь бизнес эхлэхэд тийм хугацаа хэрэгтэй байдаг юм шиг байна. Хэрэг хугацаа хэрэгтэй байдаг юм шиг байна. Ер нь бодохгүй да. Би бизнесийн санааг анх олсон нь 2007-8 он гэж бодохоор те 2012 он хүртэл одоо цаасан дээр нэг цэг нэг зураас тавиугүй байсан байхгүй юу? Тэгээд стартап викендийн 3 өдрийн үйл ажиллагаан дээр ирээд ерөөсө 54 цагийн дотор бизнес аль хэдийн эхлээд Facebook-ийн пэйж нэгдээд те байгууллагуудтай холбогдоод өөрсдийнх бүр вебсайт блогийг эхлүүлээд бүх юм эхэлсэн байсан. Тэгэхээр энэ 54 цаг бол одоо бүр алчиг үнэтэй алтнаас үнэтэй зүүрлэхийг одоо аргагүй тийм л үнэтэй цаг хугацаа байхгүй юу? Одоо яг манай ард адилхан процессор ингээд нэлээд хэдэн компаниуд маш гой санаатаагаар явж байна те. Өнөөдөр өөрөө бас ингээд эдгээр зөвлөгөө өгөөд дундуур нь алхаа явж байгаа тийм үү. Тэгэхээр ер нь бол одоо өөрөө чинь энэ 2 жилийн хугацаанд яг эднэрт гаргасан алдаанууд ер нь юу вэ? Хэцүү юмнууд юу вэ? За миний гаргасан алдаанууд гэсэн үг шүү дээ ер нь бол. Шууд л хэлээ тийм. Тэгэхээр ямар алдаа гаргаж байгаа? Одоо хамгийн түрүүнд бол нөгөө сэтгэл хөдлөл гэдэг юм байгаа. Тэгэхээр бид нар ингээд найзуудтайгаа буундаа суугаад идэж уугаад байж байхдаа янз бүрийн бизнесийн санаа орж ирдэг шүү дээ. Тэр сэтгэлийн хөдөлгөөнөөр юм эсвэл нэг хүний мэдлэг, нэг хүнд байгаа бэкграунд мэдээлэл дээр үндэслээд тэр бизнесийг явах боломжтой гэж итгээд тэр бат итгэлтэй ингээд үнэн шударгаар ингээд тууштай яваад тий. Тэр бол тийм сайн бол бас биш. Тэгэхээр одоо юу гэдгийг миний хувьд бол тэгээ бүтэн 2007 оноос хойш 2012 он хүртэл 3-4 жилийн хугацаанд гэдэг юм уу хэд вэ 6 жил юм уу 5 жил ч юм уу те 5 жилийн хугацаанд нэг санаа бодсон нөгөөдгөө амжилттай бол ингээ багт итгэцэн те тэгээд яваадсан байгаа байхгүй. Тэгээд яг одоо бодит байдал руу стартап викенд дээр ороод ирэнгүүт менторудаас аягүй сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Ягаад гэвэл менторуд өөр чинь санаа бодтой юу биш үү? Энийг өөр хин нэгэн хүн хийсэн үү? Хийж яагаад бүтлгүүцсэн үү гэдэг санаануудыг өгдөг. Тийм. Тэгээ яг миний бизнесийн хувьд бол урд нь хийж байгаагүй ер нь хийх гэж оролдож исэн хүн гэвэл нөгөө донжийн төгөлдөр гэж байдаг шүү дээ. Тэр хүн бол тодорхой хэмжээнд хийж исэн. Тийм ийм л одоо салбар байсан. Тийм учраас бид нар цоошин юм руу үсрээл орцсон. Одоо тэгээ сэтгэлийн хөдөлгөөнөөр яг үндэ бол орсон л та мэдээж тодорхой хэмжээнд. Тэгээ бусад бизнес өөр бизнес хийсэн бол би яах байсан бэ гэж бас бодож үзэх хэрэгтэй юм байлээ. Тийм нэгдүгürt нь хоёрдугаарт нь айгүй тийм одоо буйртай хандах хэрэгтэй. Тийм ер нь бол тэгэж боссыг гэхээсээ илүү багаар ажиллах хэрэгтэй. Ганцаар биш те. Өөрөө бол ер нь эхлэхдээ хоёулаа эхэлчихсэн те. Яг үүсгэн байгуулагч. Одоо болохоор тэгээд ганцаар болсон байгаа тийм үү? Яг удирдлагын хувьд ярьж байгаа шүү дээ тийм үү? Тийм. Хоёулаа эхлэхдээ бол зөвхөн тэр чинь удирдлагын хувьд бол хоёулаа байсан байхгүй юу? Одоо компани үүсгэн байгуулагч бол 2 хүн байсан. Гэхдээ стартап викенд дээр бид нар баг бүрдээд одоо 5-6 хүний бүлгүүнтэй баг бүрдээд дээрэс нь манай дээр зөвлөгөө өгч исэн менторуудыг оролцуулаад анх бизнес эхлэхдээ бол маш том группээр эхэлсэн байхгүй. Тэгэхээр манайх ч одоо юу яах нь нэгтлэнтэй маркетинг менежертэй тий. Эсвэл 2-3 стилист имижийн зөвлөх мейкап артисттай үсчинтэй том эхэлсэн гэсэн байхгүй. Тэгээ эхлэнгүүт яг вэ гэхээр дүнгэж анх бизнес эхэлж байгаа учраас бүх юмыг би нэг өөрийнхөө өмнөх туршлагаар том хэмжээний компаниудад ажиллаж исэн туршлагаараа бүгдийг ингээд том ном ёсоор нь татвараа үнчээр төлөндөө шударгаар тайлан тооцоо гаргана бүх юм ингээд номынхан дагуу хийх гэж орчихсон байхгүй. Тэгээд тэр нь мэдээж нөгөө ямар ч тэр тусмаа одоо шинэ зах зээл дээр шинэ бизнес дээр бол аюух одоо хүндрэл учирсан л та. Одоо өөрөлдөх юм бол бүх зардаа гаргаад дээрэс нь зах зээлээ бэлдээ. Агийн ажиллах зарчим стартап компани гарааны бизнесүүд өөр цайланжуулаад тий. Тэгэхээр гарааны бизнесийн хувьд бол өөр ихгүй. Тэгэхээр тэгэж биш. Тэгэл ялцчгүй аргагүй ирэхэд одоо юу гэдэг орон тооны цомтол хийж эхэлсэн шүү дээ. Тэгэж явсаар байгаа л одоо сүүлдээ одоо нэг 3-4 нэр бүрэлдэхүүнтэй болоод үлдчихэж байна. Тэгэхээр нэг хүн олон хүний ажлыг хийгээд явж байна гэсэн үг үү тий? Ер нь тесжүүлдэхийн тулд
ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй л дээ. Тэгэхээр компани одоо нэг олон хүнтэй хിവэрэн байлгаж дампууруулснаас тиймээ тодорхой хэмжээнд тодорхой хугацаагаар одоо зохистой шийдвэрийг гаргаад танах ёстой юм танаад хандах ёстой юм хасаавч тэсжүүлэх ёстой гэдэг байр сууриас л хандсан гэсэн. Одоо энэ дэлхийд тулгамдсан асуудлыг одоо шийдэхин тулд одоо энэ хүмүүс одоо санаа гаргадаг, тэрээр хэрэгжүүлдэг, тэрийг одоо бүтээе гэж боддог. Тэднээс бол инноваторууд одоо шинэлэг санаа бүтээгчдэх үү. Гэтэ тэрийг одоо яг тэрийг борлуулж яг хүнд итгүүлж чаддаг хүн нь бол яг антрепренер гэж боддог. Тэгэхээр яг тэр үед би санаж Батцын анх танилцж байгаа дуулуурхын компанид ажиллаж байсан. Хөрөнгө оруулалтын компанид. Уулуурхайн хөрөнгө оруулалтын компани. Уулуурхайн хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байсан. Маш их одоо сайн ажлын байртай, өндөр цалинтай, тийм ээ. Айгуу тийм бизнесвумен орж ирээд ингээд яаж яасан. Тэгээд шийдвэр гаргаад бүтэн цагийн одоо өдрийн цагийн ажиллаа болоод тийм ээ. Энэ бизнесээ хөөлөөгээд тэгээд санхүүжилт танаас болсон даа энэ дээр. Тэр үед ерөнхийдөө шууд нөгөө компанид тодорхой хэмжээний нэр хүндтэй урт хугацаанд ажилласан өндөр цалинтай учраас цалингийн зээл авах боломж бол хамгийн өндөр байсан. Тэгэл одоо компани эхлээ босгоход хангалттай хэмжээний мөнгийг цалингийн зээлээр авч чадсан. Хэдэн төгрөг авсан? 11 сая төгрөг авсан. 11 сая төгрөг авсан. 11 сая төгрөгөөр яасан бэ? Яг ер нь 11 сая төгрөгөөр хүн бизнес хийж болдго юм байна. Მე ялангуяа танаас. За тэр мөнгийг яаж ингээд хуваарлав тэр. Тийм. Одоо яг эргээд харахад бол одоо ухаалаг биш шийдвэрүүд зөндөл гаргасан байгаа юм л да. Нэгдүгürt нь ажлын байрныхаа байршлыг одоо бас тийм оновчтой биш сонгосон байсан. Одоо байрлалаа. Тэнгисийн хажуудтай төв зам руугаа харсан. Гэхдээ тэр хавийн нөгөө оршин суугчдын юу гэдгийг төлбөрийн чадамжийг бас харгалзах хэрэгтэй байсан байл л те. Хэдийгээр төв замд ч гэсэн оршин суугчид ойр хавийн одоо нейберхуд хөршүүд шүү дээ. Тэдний төлбөрийн чадвар ойр хавцаа байгаа бусад салонуудын одоо өртөг тариф гэдэг юм бас нөлөөлөх байхгүй юу. Тэгэхээр тэр нь ерөнхийдөө нэг тийм хямд одоо бөмбөр захын ойролцоо гэдэг юм уу те. Арай жоохон хямд зах зээл, уртцагааны ойролцоо, хямд зах зээл рүү бид нар орчмосон хямд дүүргэр гэсэн. За байр түрээс. Тий. Хоёрт нь одоо нөгөө байрны тогтчлт хийсэн. Тэгэхээр нэгэнт манах шинэ бизнес гэдэг утгаараа шинэлэг одоо өрмөц өөр этгээд байх хэрэгтэй гэдэг үднэс одоо дийлэнх одоо санхүүжилттэй гэдэг юм уу те. Байрны тогтчлт. Хэдэн төгрөгийн байрны тогтчлтанд зарцсан. За бараг 1 саяхан. 6-7 сая төгрөг гэсэн. 6 хагасаас их хувийн байрны тогтчлт. Ямар ч мөнгөийг ерөөсөө салон үүсгэжсэн шүү дээ. Тий, салон тэгэхээр нөгөө тавилга бодлож авах хэрэгтэй, бүтээгдэхүүн бодлож авах хэрэгтэй те. Одоо чи нүүр бодлын бүтээгдэхүүнүүд гэхэд нэг жижиг тэн одоо 54,000 байх чинь байхгүй. Тэгэхээр бид нарт бас угаасаа жоохон өртөг өндөртэй л байсан л да. Тэгээ би яг санаж байна. Хэдхэн 7 хоногийн өмнө пижактай бүсгүйтэй танилцаад ингээд янз бүрийн хийнэгээд энэ ч улаараа л сууж байсан. Хэдэн 7 хоногийн дараа очсон чинь тоосны маск зүүцсэн. Тэгээд ингээд гэсэн нөгөө үүсгэн байгуулагчийн нөхөр нь цог тийм ээ. 4-5 лаа ингээд бүрстэ. Тоосон дараа гэсэн ингээд юм ботцсан. Студийг дөнгөж ингээд засч эхэлж байсан тийм ээ. Тэгээд яг улаараа л дайрж байсан. Тэрэн дээр бас нэлээд мөнгө хэмсэн багт өөртөө юм хийсэн. Тэгээ өөртөө юм хийсэн учраас мэдээж их мөнгө хэмнсэн гоё ч болсон те. Гэхдээ одоо эргээд бодоход тэрнээс илүү зөв шийдвэр гаргах, илүү мөнгө хэмнэх боломж бас байсан юм биш. 11 сая өшөө их юмд хүргэж болох байсан. Тийм хүргэж болох байсан байхгүй юу? Тий, өөрөөр хэлбэл би шууд засвартаа зарцуулахаас илүүгээр те эхлээд одоо түрээсээ юу гэдгийг 6 сараар төлөх нь надад илүү баталгаа, амьд үлдэх баталгаа болохоос ахгүй амь зогох гэдэг юм тий. Тийм. Тэгэхээр нөгөө би одоо шууд студид нээгээл баг орлого ороод эхэлчин түрээсээ сард боломжийн хэмжээнд төлчин гэсэн тооцоогоор их санхүүжилтээ бүгдийг одоо нөгөө засвар үйлчлэгээ тансаг байдал руугаа хийж гисэн ахгүй. Тэгэхээр тэр хугацаанд ч тэгээ бас нөгөө маркетингийнхаа төсвийг тансан байсан тэр үед. Тэгэхээр маркетинг сурчлагаан дээрээ тий өшөө нөгөө түрээс цалин дээрээ илүү их мөнгө хадгалаад тэгээд тэр одоо нөгөө тогтчлтон дээрээ би тодорхой хэмжээнд стандарт хэд одоо тансаглахгүй байх хэрэгтэй байсан юм байлээ. За ингээд нээсэн. 6 саяын засвар төгчлөө, түрээс нь жоохон мөнгө өгчлөө. Үлдсэний яасан? Үлдсэн мөнгөөрөө юу одоо тэгээд нөгөө нэг цалин пүнлүү тавьсан тийм ээ. Нийтийн арга хэмжээ зохион байгуулсан. За одоо 2 жил цалин аваагүй л амьдарч байна. Яаж бодож цалин аваагүй ногдоо шиг аваагүй тийм. Хоёр шуудаа бууз хөдөлсөн юм байна. Хоёр бүсгүйч тийм ээ. Цалингийн зээл аваад за ингээд нэг салон нэчлээ. Үйлчлэгчид орж ирсэн. Тийм ээ. Энэ хагас бүтэн санд энд байхдаа уцаар хүмүүс рүү ярьсаар байгаа техникийн эдэн үйлчлүүлэгч олцсон байсан. Тийм. Тэгээ манайх гол нь нөгөө нийтийн үйл ажиллагаа, нийтийн хүлээн авалт хийгээд тэрэн дээрээ боломжтой хүмүүстэй урилга хөргүүлсэн. Тэгээ тэр нь тодорхой хэмжээнд мэдээлэл цацагдсан л да. Тийм. Гэтэ яг гол үйлчлүүлэгчдийн урсгал бол Facebook-ээр л орж ирж байсан гэсэн. Өөрөө тийг хэлчихсэн шүү дээ. Танаа одоо байгаа үйлчлүүлэгч нар чинь баг танаа салон онгорхоо байна уу, хаалттай байна уу, ер нь хамаа байдгүй гэсэн шүү дээ. Шүний 2-т дууддаг бол үрийн 6-д дууддаг бол дуудаад үйлчлэгээ авдаг гэсэн. Тэгэд ингээд анханасаа ер нь яагаад ийм хүмүүс рүү ингээд хүрчиж болоог юм бэ? Ер нь салон нээхгүйгээр энэ үүдлийн байдалтай ч байд юм уу? Тийм боломж байсан уу?
нөхцөл байдал бол ингэж иргсэн л дээ. Бид нар ингээд салууныхаа хаалгыг онгорхой байлгаад, студийн нээлттэй байлгаад хүн орж ирэхийг ингээд хүлээгэн штэ. Тэ. Тэгэхээр нэгэнт манай анхлаад ихлэ байсан газрын одоо тэр хавийн хүмүүсийн худалдаа авах чадвар, өрсөлдөгч нарын үн тарифаас шалтгаалаад тэр орчмоос манад ерөөсөө хүн өөрчлөлтгүй байсан байхгүй. Тэгэхээр бид нар за энэ орчномоос хүн өөрчлөхгүй байна гэдэг чинь биднийг зорж ирэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр Facebook пэйжээрээ бид нар идэвхжүүлтэйгээд хүмүүст сонирхолтой шинэлэг үйлчлэгээнүүдийг зарлаад анхааралтад эхэлсэн. Тэнгүүт ирсэн хүн болгоныгоо бид нар тогтоохын тулд аль болох чанартай үйлчлэгээ үзүүлж ирсэн. Гэсэн ч одоо нөгөө энэ салбарт бэлтгэгдсэн хүн цөөхөн энэ салбарт боловсон хүчний нөөц бага байдгаас болоод гэдэг юм уу те манайх хангалттай одоо том салаанууд чиг хэдэн 10 сандалтай үйлчлэх боломж байгаа байхгүй. Тэгэхээр нэгэнт өөрөө ингээд бизнес аяндаа хүмүүдэж гисэнтэй. Яг тухайн одоо нөгөө нэг ирж байгаа хүмүүстэй үйлчлэхэд хангалттай хэмжээний боловсон хүчтэй байгаад тогтцсон. Тэгээд нөгөө бид нэр нэг үртээс хүмүүс тэдний хамаатан төрөл төрөсөд найз нөхөд гэсэн тодорхой хүрээний хүмүүс манахаар үйлчлүүлдэг болсон байхгүй. Тэгэхээр тэд нар бүгдээрээ найзууд болоод орж ирэхдээ виногоо шоколадаа барьж орж ирээд гуцаа тайж идэл те унтах нь унтаад идэх нь идэл идэж угаа. Тэгээд ерөөсөө тийм орчин бий болчихгүй юу. Тэнгүүд л өнгөрсөн жилийн байдлаар би энэ жилийн гэсэн үг шүү дээ. Энэ жилийн 4 сард ямар шийдвэр гаргасан бэ гэхээр ерөөсөө энэ одоо нөө publicly үүдэ нээдэг нийтэд нээлттэй салаанаа болигээд тэгээ ер нь нөгөө хаалттай Facebook group гэдэг шиг одоо байршлаа өөрчлөөд дахин салаанаа шинжилээд тийм ээ. Тэгээд нэг жоохон тийм хаалттай тухтай орчин үүсгэсэн. Сая 4 сард нүүсэн. Тийм нүүсэн. Тэнгисийн хажуунаас одоо Баянголын хойш нүүсэн байгаа тийм үү. Тэгээ одоо ингээ орж үүсэх юм бол одоо энэ ч зургийн нийтлээ тавих гэж үзнэ. Тэгээд юм айгүй өөр ингэсэн өнгө стилтэй. Жохон гараж стилтэй ч юм уу. Гараж стилтэй тийм нэг эмхтэй хүүхдийн царай ингээ хан дээр ботцсон тий. Зурцсан гэдэг. Зурцсан тийм. Жохон артаг байх гэж үзнэ лээ. Тэгээ одоо манай найзууд гол нь одоо яаж байгаа гэхээр манай найзууд айгүй хэрэг дуртай. Тий манай салуун дээр юу гэдгийг ирээд ганц нэг юм монголгоо тий бүглөө онгойлох нь шүү дээ. Тэгээд юу нэг эмгтээчүүдийнхээ тэгээ ярих юм паб баг лаунж давхар ажиллаж байгаа байхгүй. Тэгээд чинь тэгээд эмгтээчүүд хоорондоо хөөрөлдөө тэгээ хом сурууга будаад оролдоод сууж ах нэг тийм зүгээр тухтай орчин л бий болдсон гэсэн үг те. Тэр тэргүй бид нар одоо өдөр шөнөгүй 24 цаг ингээд тасралтгүй одоо хідэн 10-аар нь аваад зогсоо зайгүй үйлчлэх тийм боловсон хүч манад байхгүй учраас тэр нь илүү одоо зөв гэж л үзсэн. Тэгэхээр одоо нэг ашгүй нэг зүг чигээ олцсон юм шиг санагдаад байна. Одоо юу? Надад бол ер нь амар кайфтай байна л да. Өөрт бол сайхан сэтгэл хангалуун тийм. Санхүүгийн хувьд яаж юм бэ? Тийм. Санхүүгийн хувьд бол энэ жил бид нар нэлийн хүндрэлтэй учирсан. Өнгөрсөн жилийн хувьд айгүй сайн байсан. Энэ жил бас нэг нэмж юм хэлэх хэрэгтэй. Энэ хэсэг маань өөрөө зөвхөн entrepreneur салааны ажлын хүнээс гадна бас мотоспортын тамирчин хүн. Тэгээд ингээд тамирчин ч юм уу сонирхогч юм. Сонирхогч 2-3 том уралдаанд орчлоо шүү дээ Монгол радионд. Тийм сая 4-р уралдаанд орсон. Тэгээд ингээд баланслаад яваад байгаа юм шиг харагдаад байна. Гэтэ яхахгүй мотоспортоо хөөж явахаараа бизнесман ингээд ганцаараа байгаагийн бас нэг харагдаад байна шүү дээ тийм үү? Чи ийм дэлгэх байсан юм уу? Тийм үнэн үү? Одоо ингээд уралдаанаар явчихаараа салонч хаахаас өөр аргагүй болчихсон шүү дээ. Тийм яг үнэн. Одоо шинэ бизнестэй болоод мөнгөтэй болцсон хойно бол тэгж хийж хаалгүй. Тухайн хүний бизнес амжилтанд хүрсэн ч хүрээгүй ч тэр замд нэгэнт орсон л бол анхаарал гэж. Тэгэхээр одоо манайх нөгөө хуучин чи одоо манай нөгөө анх хамт байгуулж исэн охин маань жирэмсэн тийм ээ. Ажил их боломжгүй гэртээ сууж байгаа. Тэгэхээр нодлон өнгөрсөн жил намайг уралдаад ингээд спортоо хөөгд явах үед манай найз охин арын албаа хариуцаад компани явуулаад болчихсон байна л да. Тэгээд тэрийг би энэ жил зовлонг намсаж байгаа байхгүй. Энэ жил өөрөө бас ингээд спортынхон карьерийг хөмөр өгдөг те явмаар байдаг. Тэнгүү тэр хооронд яг ажил эзгүүрэх жишээний ч юм уу. Тэгэхээр ер нь бол болж өгөөд яг энэ бол миний алдаа л та. Бизнес хийж байгаа entrepreneur үний үед одоо нөө бүх 100% зүрхсэглээ бүх хүч чадлаа цаг хугацаагаа зарцуулж чадахгүй л гэсэн үг л те. Тэгэхээр шинэ entrepreneur-уудтэй гарааны бизнес хийж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд ер нь болж өгөө 100% өөрийгөө зарцуулахгүй болоод одоо гарааны бизнес чинь амжилтгүй болох юм уу ухрах юм уу те асуудалд орж мэдэн шүү. Тийм учраас тий жоох үнэнч байх хэрэгтэй. Энд хэдэн хүмүүс суугаад баг болоод энийг бизнес болгоё гэсэн шийдвэрээс хойш хэсэг хэр хугацааны дараа та анхны үйлчлэгчтэйгээ харьцаж эхэлсэн бэ? Ерөөсөө ингэсэн шүү дээ. Манай албан ёсоор бүртгүүлэхэд 5 сард стартап weekend-д ороод төрүүлээд тэгэнгүүтлээ 6 сард бид нэр эхлээд зураг авалт хийсэн байхгүй юу? Тэр зураг авалт нь болохоор нөгөө уран бүтээлч ажил байсан тий. Зүгээр бүтээлч ажил. Өөрөөсөө одоо хийс үрсгэлгээний бүтээлч ажил хийгээд одоо нэгэн ч уран бүтээлчд ажилладаг учраас тэднийг дэмжиж явах хэрэгтэй. Тэгээ бүтээлч ажил хийгээд бид нарт офис байгаагүй. Тэгсэн чинь нөгөө студ 410 гээд студ байсан тийм үү. Тэрний амгалан гээд охин
бид нарыг спонсорлж байгаа юм л та. За би ингээд та нарын нэрийн утсан дээр өөрийнхөө офисын хаягийг бичүүлье гэд тий. Тэгээ шаардлагатай гэвэл та нар ингээд мейкап хийх гэсэн хүмүүсээ манаас салон дээр аваад тодорхой хувийн тийм ээ бид нарт өгч болно гэд. Тэгээ тэр бол айгу баяртай байсан. Тэгээ бид нар эхний ээлжинд ажиллаа хөөцөлдөж явахдаа нэрийн утсаа хэвлүүлээ тэрэн дээр найзынхаа салоны хаягийг бичүүлээ явж исэн. Тэгээд 7 сард 2 сарын дараа гэсэн үг. 2 сарын дараа өөрсдийнхөө салоныг офис түрээстэй. Тэгээд өөрсдийнхөө хаягийг шинээр нээгээд тэгээ компанийнхаа аль бисний бичиг баримтыг авсан. Тэгээ аль бисний бичиг баримт авахаас өмнө бид нар фэйсбүүкээр нэгэнд одоо өөрсдөө ажиллаж эхэлснийг мэдгдсэн байсан учраас бид нар дээр одоо үүдийн хонхны баярын захиалга те хүмүүс нүрээ бодуулаа бид нараар өөрсдөө хийсэн захиалгууд орж ирж байсан. Тэрийг дуудлагаар болон одоо найзынхаа салон дээр авч ирсэн. Би нэг зүйлийг магадгүй үзэгчтэй илүү тодруулж хэлэх хэрэгтэй баг. Баццгийн маань бизнес яг тэгж нүүр болдог тийм салооны бизнес гэхээсээ илүү стил имиж тал дээр нь төгс болгох тэр зөвлөгөөг өгдөг тийм үү? За энэ дэр одоо бас нэг юм байна. За ямар тэгэхээр юу одоо гарааны бизнес эхлүүлэхдээ аль болох одоо нэг сонирхолтой гоё сайхан бизнес эхлүүлээд гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээ ерөнхийдөө манайх ердийн нэг салон биш, стил имижийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тийм ээ. Мэргэжлийн студ гэдэг одоо үндсэн зорилготойгоор байгуулагдаж байгаа байхгүй. Гэтэл стил имижийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тэр стил имижтэй анхаарах, тэрэн дээр гадны хүний тусалцаа авах гэдэг тэр ойлголт нь одоо манай өнөөдрийн зах зээл дээр төдийлөн сайн тархаагүй, төдийлөн сайн мэдлэгтэй болж амжаагүй ийм зах зээл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зах зээлээ бэлтгэхийн тулд яалтчгүй тодорхой хугацаа хэрэгтэй болж таарж байгаа юм л та. Тэгэхээр энэ хугацаанд бид нар зах зээл бэлэн болоод бид нар яг энэ үйлчлэгээр дагнаад орлогоо олж эхлэх хүртэл амь зогоохын тулд өдөр тутмын салооны үйлчлэгээ гэдэг имийг нэмэхээс зайлшгүй болсон юм. Тэгэхээр одоо компаниг нэгэнт хөл дээр нь одоо хангалттай үйлчлүүлэгчтэй болтолтой зах зээл бэлэн болох хүртэл зах зээл энэ хэрэгцээг ойлгох хүртэл бид нар одоо нөгөө нүүр бодлтын үйлчлэгээ, нүүр бодлтын сургалттай албан байгууллагуудад зориулсан зөвлөгөө одоо тэгээд нөгөө үс засалт тийм ээ хомс бодох тэр нэрийг явуулж байхаас өөр аргагүй болж байгаа байхгүй тийм. Одоо ингээд яриад ингээд яг бизнес дотор нь орчихсон алдаж үзэж байна. Хичнээн удаа алдаг, хичнээн удаа амар бүдэрч өстэй болимоор санагдчихэ. Хаагаад тэгээ буцаа ажилдаа орчмоор санагдчихэ өдрийн ажилдаа. Тийм үү зөндөө. Тэгээ бүр амар харамсчихсан үед ч байсан л да. Тэгээд тэр үед одоо юу гэдэг байгууллагадаа дүнж удаачгүйсэн. Бид хоёр нөгөө 11 сая төгрөг өрөөд дууссан хоёлаа. Тэгээд одоо нөгөө сар болгоно нөгөө цалингийн зээлийг төлөх ёстой шүү дээ. Тэр төлсөн тийм ээ. Тийм төлөө дууссан л да. Тэгэхдээ сар болгоно цалингийн зээл төлөх ёстой байдаг. Дээрээс нь түрээс төлөх ёстой байдаг. Тэгээ манайх ч нөгөө сэтгэлийн хөдөлгөөнөөр амар удаа ажиллаж авцсан. Ажилчдын цалин төлн нийгмийн даатгал төлөнтэй амар хачаалттай эхэлчихэж байгаа байхгүй. Тэгтэл хангалттай хэмжээний ойр зуурын төрөл төрөстөөс өөр орж гарах хүнгүй байгаа шүү дээ эхний ээлжинд. Тэгээд ерөөсөө баг эхлээд 3 сар болоогүй байж тал. Бид хоёр ингээд яг түрээсийн мөнгө банкны зээл төлөх өдөр тулаад ирэнгүүт амар хүнд байдалд орж байгаа хгүй. За яах вэ гээл. Тэгээд уурлаад амар бачимдаалтай. Тэгээд урд нь нөгөө нэг компани дүн гэж эхэлж явах үед би бас нөгөө ажилласаа гараагүй байсан учраас өөрийнхөө цалин аваад өөрийнхөө цалин аваад шууд ажилчдын цалин тавих чинь байсан байхгүй. Тэнгүү чи дараа нь ажилласаа гарсан чинь бүр тийм боломжгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө санхүүгийн проблемтэй нүүр тулангууд тэр чинь аягүй том сэтгэлийн одоо сэтгэл санааны цохилтонд ороод тэгээ компани дампууруулыг буулгая татан буулгая болиё гэсэн саналыг хүртэл хамтрагчтай тавьж үзчихсэн. Тэгээ энэ үед бол манай хамтрагч мэдээж одоо маш сайн дэмжлэг үзүүлээд хань болоод гэдэг юм уу те тэсэж үлдэхэд тусалсан санаа сэтгэл санаагаар дэмжижсэн. Одоо харамсаж байна. Юунд бизнес эхлүүлсэн. Эхлүүлсэндээ юу. Тэгээд сайхан үйлчлүүлэгчээ аваад үйлчлүүлэгчтэйгээ сайхан буу халаад те тэр хүнээс баярлаа гэдэг үг сонсоод гаргахтаа тэр үед бол хизэж харамсахгүй шүү дээ. Тэгээд яах вэ нөгөө төлбөр тооцоо тэгээд түрээс гэл яг тийм үед тулж ирэхээр ч юм эсвэл өөрт нэг хувийн одоо санхүүгийн хэрэгцээ гарна штэ. За би одоо юу гэдэг нэг яг үнэ спонсоршип үүсгэх те. Уралдаанд орох спонсор хэрэгтэй байна. Чиний хобби ч бас үнэтэй хобби. Үнэтэй хобби штэ тий. Тэгээд тийм үед нөгөө өөр ялангуяа бензиний үн өсөд байдаг те. Тий. Яг би мотоцикл бензин байгаа юм л та. Тэгээд санхүүжилт өөрийн хувьд ингээд санхүүгийн асуудалд орохоор цалингуудээ ч гэдэг юм уу өөр орлогогүйдээ компани намайг хангалттай хэмжээнд тэжээж чадахгүй байгаадаа ч гэдэг юм уу бачуурах үе байна л да. Тэгээ ер нь бол бизнесийг цааш нь хийхийн тулд аюу гоё энергитэй баймаар байдаг. Тэгэхэд арталтаа ингээд чаналтай байгаад байдаг те. Одоо маргааш банкны зээл төлнө гэж яхад өнөөдөр үйлчлүүлэгч ороод ирнэ. Энэ үед яаж өдөөснө гэж инээж чадгүй чадах. Чадна шүү дээ. Сэтгэлийн ихийг орно шүү дээ. Юмыг бол тийм тус тусна л авч үзэн шүү дээ. Тэгэхээр тэр банкны зээл бол банкны зээл тэргүй асуудал биш дээ. Одоо энэ дэлхийд тулгамдсан асуудлыг одоо шийдэхин тулд одоо энэ хүмүүс одоо санаа гаргадаг, тэрээр хэрэгжүүлдэг, тэрийг одоо бүтээе гэж боддог. Тэднээс бол инноваторууд одоо шинэлэг санаа бүтээгчдэх үү дээ. Гэтэ тэрийг одоо яг тэрийг борлуулж яг хүнд итгүүлж чаддаг
хүн нь бол яг entrepreneur гэж боддог. Тэгээ юм аа тийм болохоор хамаа өөрчлөлттэй гоё сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Тэгээ манай өөрчлөлтч нар ч гэсэн өөртөө манай бизнес өөртөө өөрчигөө та нар юу болж шүү би хүн ачиж яах вэ юу гэх тэгээд ядаж орж ирэхдээ ч гэсэн бараг нэр надад ганц тал барьж ирэх нь ухаалгүй шүү дээ. Тэгэхээр манай өөрчлөлтч өөртөө айгүй тийм өөртөө сайхан сэтгэлтэй эсвэл магадгүй тийм сайхан сэтгэлтэй одоо цаан харилцаа таарсан хүмүүс нь шилдэг гэсэн ч үгүй тийм. Тэгэхээр би бол худаа өөрчлөлтчтэй айгүй баярлалаа. Цэцэг гэдэг байна ингээд жоохон байж байгаа. Яваад таа нэг яа. Ер нь өөрчлөлт чинь шүү. Энэ өөрчлөлт маань шинэ юм шүү. Дандаа brainstorm. Одоо дараа чи юм уу? Дараа чи юм уу? Одоо юу гэдэг стилийг хийдэг болсон байна л да. Гэхдээ юуны хийж ер нь жоохон хэмжээтэй өөрчлөсөн үүсгэндээ гарах үүсгэндээ хэмжээний өөртөө хасаа баг хэмжээний хүн зардаг гэсэн байна. Тэгээд манай 12 шин болсон. 12 сар хийж байгаа юм байна. 12 сар одоо 10 сар хийж Halloween-аар манай шийдэж байдаг. Наадгийн шинжилгээр манай өөрсдөө ч одоо байж байгаа. Тэгээд манайхаар авч дийлэхгүй мөчж явчихгүй тийм хэмжээтэй ажилладаг. Тэгэхээр шинжилгээ хүмүүсийг авах, шинжилгээрээ авсан орхосоо өрөөдөг. Тэгээд одоо хурцсан байгаа хүмүүстэй ямар одоо эссээр төгсөн авах даа. Тэгээд тэрийг одоо шийдэх гэдэг компани бас үнд байдаг. Нэг асуулт миний сонирхолтой өөрөө хэлсэн шүү дээ. Заримдаа ганцаархан шийдвэр гаргах юм байна. Ийм үе цаавал хоёр дахь ч юм хэлтэй байх юм. Тэгэхээр ямар юм хэцүү ганцаар шийдвэр гаргах. Энэ сайн талбарт арай байна. Ихтэйд бол компани байгуулах бас салбарыг сайн мэдгүй учраас одоо хоёул цааш хоёул мэдгүй юм чинь яагаад хэцүү хамт дараа тийм учраас хамтарчтай хоёулаа яваад хийх юм мэдхгүйтэй ажлаа авах би нэг зөвлөд яваад авчихсан. Тэгээд ингээд аяанда ингээд яваад одоо хин юу хийж чадсан. Энэ компани ямар процесээр ажиллаж байгаа юм. Хин илүү ажиллаж 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 хийж чадсан гэдэг тийм ялгаатай аюул гарч ирсэн. Би бинтийг аваад байж асуудал гарч маргааш гарч. Энэ одоо өөрөө юу гэдэг дангаараа шийдэх гаргах авчихсан та. Тэгсэн чинь одоо ингээ манай хамтлагч хамт ажиллаж байгаа. Би ингээ өөрөө дангаараа шийдвэр гаргаад гэсэн чинь яаж болох вэ? Одоо нөгөө сэтгэлийн хөдөлгөөнөөр зарим шийдвэр гарч байгаа. Хажууд нэг юм одоо за яшиг боли энэ за байж хоёр ахад хоёр сар гэж юм уу те тэгж хийдэг хүн байхгүй байх ч гэсэн тийм. Тэрс нөө тэр хаалт гэсэн байна. Макс Левчин компанид гэр бүлийн бишээ болох юм яг адилхан. Яг чи нөгөө партнерыгаа партнертай илүү таалагдж хичээдэг. Энэ утгаараа чи ганцаар хийж чадварсан юм байсан. Яг үнтэй адилхан би боддог юм да. Ганцаараа орсноос би ч гэсэн тэр бодлоо би сандарчтай юм. Тэр чи сандарч. Би хоёр авчих шүү дээ. Тэгээд юу надад ч яг санагдчих. Гэхдээ хамтарч одоо анхаасаа компани хэлсэн өөрөө ямар тийм бас сайн хийхгүй одоо юу ганцаараа ажилладаг байгаа юм шиг сэтгэл. Тэгэхээр өөрөө илүү хачаалтай илүү стресстэй ажилладаг юм шиг. Тийм сэтгэл одоо төрж ажилласан хамтрагчтай байснаас гэсэн чинь тийм. Одоо өөрөө харилцаагаар босч бодоогүй нэгнийхээ амыг хахгүйгээр ганцаараа шийдвэр гаргах. Нэг бол хэлчихсэн бас амар тийм. Одоо би нэг таалагдах гэж хичээдэг үү гэж юм. Тийм тэгж Тэгээд бас хүн стил. За. Хамттай цаг одоо баг 30 минут хийчихлаа. Тэгэхээр эцэст нэг асуудал юм байна. Тэр одоо ингээд стилетто хийж үзсэн туршлагаасаа сурсан тэгээд
Нэг анхаараа. За тэр нэг яа. Тэр өөрөө хийж чадаагүй юм хэлээ. За бизнес хийхдээ туршилтын журмаар явуулаад байсан. Гэхдээ над чиг одоо юм чи 11 сая бүгдийн одоо нөгөө тавилаа ширээ саны тэгээ ханы степ болохгүйгээр тэрийгээ маркетинг одоо хүмүүстэй гэж ажиллах шалгаа зүйлээ туршилтын хугацаанд явуулаад байсан. Хэрвээ туршилтын хугацаанд гарсан үр дүнгээ хараад эргэж хараад тэр бизнес үнээр ашигтай юм шиг санагдахгүй эсвэл тэр бизнесээ одоо бодлох гэх юм уу те тэрийгээ энэ санаанаас зөрөгтэй байгаарай гэж байна. Мөн хөлбөртэй араас тэгэж битгий мөн хаяад байдаг шүү дээ. Тий яг гоо. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг хэлсэн юм чи энийхээ эцэг үзнэ гэж бүрийх биш. Үнэхээр одоо бас ашигтай биш санагдана. Тэгээ өөр бодлоо юм. Тийм үед бол энийг бодлох санаасаа татварч зоригтой. Энэ бол миний хийж чадаагүй юм шиг. Одоо эцэг үзнэгээр бүргээд явуулчлаа. За харамсалтай цаг үеэр систем хүмүүс яаж болов? Facebook дээр. Тэгээ Facebook дээр стилистик стилистик гэж байгаа. Тэгээ батцаг чанараа Facebook хаяас байгаа. Албаар үздэг. Тэгээ босноо асуугаа. За баярлалаа. Тэгэхээр гарааны бизнес нэвтрүүлгийг тав. Синий телевиз бизнес радио нэмэр эсвэл даваагаар бүрийн 18 цагаас үдээж авч мөн биднес YouTube дээр энэ үйлдвэрлэлийг тавьж байгаа тэгэхээр үзэж байна. За баярлалаа.